Дараагийн асуудал хүүхд тарах үйлчлэгийн тухай болон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн анхны хэлцүүлэг явуулъя. Тэмбэрлэг шүү. За баярлалаа. Энэ одоо юу л ороод ирчихвэ. Би одоо үнэхээр ойлгохоо ойлж эхэллээ. Барагтаа хуулийг уг нь ойлгоод байдгийг. За эхлээд ер нь хүүхд харах гэж юу юм бэ? Одоо ингээд тайлбарлаж байгаагаар бол яг нөгөө амьтныг нохойн гүлэг тижээх юм уу? Эсвэл одоо торонд амьтныг ингээд тижэхтэй адилхан тийм хялбаршуулсан юм яриад байна л. Хүн бий болгох процессыг явцад иргэд аж ахуйн нэгжүүдэд төрөөс ч гэдэг юм уу ийм ихтгэл үзүүлж байгаа энэ процессыг л хуульчлах гэдэг шүү. Тэгэхээр энэ хүүхд харах тухай дэлхийн хичнээн орны ямар хуулиудыг судлаад энэ хуулинд одоо ямар дэлхийн улс орны сайн практикууд байна гэдэг нэг ийм суур асуулт байна. Хоёрдугаар цэцэрлэгүүд өндөр стандарттай гэж байна л. Өндөр нам стандарт гэж байхгүй. Нэг л стандарт байдаг. Өөрөөр стандартаар бол минимум шаардлагуудыг тавьж өгдөг. Хэвийн орчны. Тэгэхээр тэрнээс доогуур стандарт гэж байна гэхээр энэ одоо ямар стандарт байж болох вэ? Хоёрдугаарх нь. Тэгэд альва хуулийг хийхэд одоо хууль барихад бол нийгэм эдийн засгийнх нь үр дагавар гэж байдаг. Тэгээ хуулийг хийхдээ ирээдүйн цаг дээр ингэч нь тэгч нь гэж тийм ялгалын болцолт нөхцлөөр одоо тэгж ялгадаггүй. Тодорхой үйл явцыг л бичих ёстой. Гэтэл тэр талаас асуултанд хариулж байгаа байдал бид харж байгаа гэсэн үг гарч ийн л да. Ирээдүйг бид харж байгаа гэж. Тэгээ нэг журамд хийчихнэ гэдэг. Ингээд ийм хуулийн төслийг ийм одоо хялбаршуулж тайлбарлах ийм юмыг бол би гайхаж байна л да. Санхүүжилтийн асуудал ярьж байна. Зөвхөн мөнгөний дүн төдийгүй асуулт том асуултын тэмдгээс гадна санхүүжилтийн зарчим нь юу юм? Төрөл нь юу юм? Хэлбэр нь юу юм? Их усвар нь юу юм? Хуулиндаа яаж хэддүгээр заалтанд хэдэн заалтаар орсон юм? Иймэрхүү зүйлүүд байна. Дээр нь миний цэцэрлэг гэж ярьж байна. За тэгвэл миний цэцэрлэг гэсэн тодорхойлт нь хаав. Энэ цэцэрлэг юм байна тэгвэл. Хүүхд харах үйлчилгээ гэдэг бол би одоо сүүлдээ цэцэрлэг, бичил цэцэрлэг гэж ойлголоо. Тэр зөв үү буруу юу? Гэтэл баасан хүүгийн яриад байгаа маш их үндэслэлтэй юм яриад байна л. Яг нийгэмд одоо хэрэгцээтэй байгаа. Нийгэмд болж байгаа үйл явц. Би одоо жишээл зээ хүүгээ хүнээр харуулдаг л да. Контракт хийгээл, гэрээ хийгээл тэгэл харуулж байгаа. Энийг бол би одоо хүүхд харах үйлчилгээ гэж ойлгож байгаа. Энд одоо маш олон айлууд бас тэгдэг. Нийгмийн хүүхдэд цэцэрлэгт өгч чадахгүй байгаа тэр ядуу орлого багтаа хэсгийн асуудлыг шийдэхийн тулд зөвхөн хүүхд харах үйлчилгээгээд энийг ажлын байр гэж ойлгоод ажлын байр айгүй их бий болно гэсэн ийм байдлаар хандаад ийм хөнгөмсөг байдлаар хандаад байдаг ийм хууль байж болдго юм уу? Энэ талаасаа сайн бодмоор байна. Ашигын бус гэсэн мөртлөө ашиг яриад байх. Тэгин чи ашигын бус юм бол аж ахуйн нэгж ямар аж ахуйн нэгж байх вэ? Аж ахуйн нэгж байх юм бол ашигын бус үйл ажиллагаа их аж ахуйн нэгж одоо бий. Гэхдээ яг энэ ямар зорилготой? Энэ хичнээн байж болох юм. Энэ талаас тэгээ түрүүн ярьлаа шүү дээ. Иргэний харилцаанд яаж орох? Хэрвээ ямар нэгэн муу талаас нь бодох юм бол энэ талын юмнууд нь ямар хэддүгээр зүйл дээр нь хэддүгээр бүлэг дээр нь хэдэн зүйл ангаар яаж заасан тодорхой хариултууд алга байна. Ингэж яхаар ер нь би бол ганцхан санал тавьсан байна надад. Нилээн сайхан журам хийчихвэл яасан юм те ингээд. Зүгээр сайхан үнэхээр ийм шаардлагыг судалж үзээд тэгээ журмаар зохицуулмаар л энэ харилцаа байх юм. Энэ харилцаа одоо үнэхээр ингэж шийднэ гэж бодож байгаа юм бол. За баярлалаа. Дараагийн асуултаа оръё. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлцэх хэсэг асуудлыг эхлэе. Тэмбэрлэг шүү. За баярлалаа. Энэ дөнгөж саяхан бидний өмнө хэлсэн хуулийн хажууд, хууль гэдгийн хажууд яг хууль архуул юм аа. Сайн хууль орж ирсэн төлөвтэй байна. За хэд хэдэн асуулт байна.
Нэгдүгээрт 6 дугаар зүйл дээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын төлөвлөгөө гэж. За энэ дээр тэгээд хууль тогтоогчдод нийтэд нь хамаарахгүй зөвхөн засгийн газарт хамаарах асуудал орсон байна л да. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч бусад хоёр субъект хууль тогтоомжийг төлөвлөх энэ талын ажил нь бол энэ хуулинд одоо хамрагдахгүй юм шиг. Би одоо тэгж ойлголоо. Яг тэгвэл 6 дугаар зүйлийн 6-гийн 1-ээс хуулаад уншиж яхад. За 6-гийн 6-ан дээр бас нэг зүйл байна. 6-гийн 5 гэдэг. Үндсэн чиглэлгээд гаргадаг. За одоо ингээ үндсэн чиглэл усруулах гэж нэгэд энэ байнгын орооноос гишүүдэд саналаад хэдэн сарын тэдний дотор ирүүлээ гэдэг. За нэг ийм хууль одоо бодож байгаа ингээд ингэхээр нөгөө байнгын ороо юу гэж хэлдэг вэхээр үгүй яг өргөн барьсан юм уу? Үгүй. Тэдэн сарын дараа миний одоо ойролцоо тайцаагаар ингээд ийгээд явхад бол өргөн барьчихна гэсэн ийм одоо хариулт өгöd. Тэгвэл орохгүй гэдэг. Тийм учраас засгийн газраас голцоо хянсан эсэх нь эргэлзээтэй нэг том институцээс тийм үү? Ийм хуулиуд ороод тэгээд засгийн газрын үндсэн чиглэл. Тэгэхээр үндсэн чиглэл гэдэг энэ ч жишээл үндсэн чиглэлийн төслийг засгийн газраа өргөн мэдэл улсын хурал батлна гэж. Энэ тэгэхээр яаж хоорондоо холбогдох вэ? Байнгын хорооноос гишүүдээс санал авна гэдэг үндсэн чиглэл хийх гэж байна гэдэг. Тэгээд ингээд нодлон жилийн тэрийг баталж яхад бол гишүүдийн тухайн үедээ бүр ингээд өргөн барьсан хуулиудыг оруулах эсхийн гэсэн голцоо субъектив тиймнүүд ороод эн чинь гिचж байгаа байхгүй юу? Тэгэхээр учраас 6 дугаар зүйлийн 6-гийн 5 6 антер гэдэг дээр бас нэг надад бас нэг тийм эргэлзээ төрөөд байна. За нэг ийм зүйл байна. За тэрний дараа үзэл баримтлал гэдэг их чухал юм оржээ батлах юм байна. За тэгээ үзэл баримтлалын тал дээр одоо гэтэл бодит амьдрал дээр үзэл баримтлал нь голцооныг 2 хуудасаа заримдаа хамгийн их нэг 3 4 хуудас л байдаг. Энийг гол болгож цаашаа явах юм уу? Хуулийн төсөл ороод ирэхдээ энэ хуулийн шин төслийн тэдийн тэдэд ингэсэн байна. Энэ юу гэж байгаа ингэж асуух тэр юм хэвээрээ байх юм уугүй юу? Нэг ийм асуудал байна. Тэрний дараа санал авах гээд ингээ юун дээр ийм байна л да. Жишээл 2013 дээр 21 заасан хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлого нийцээгүй энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд засгийн газар уг дүгнэлтийг хууль зүйн асуудал засгийн газар улсын хурлын нэгдсэн уралдаанд заавал танилцуулна гэж. Гэтэл хууль тогтоогч энэ заавал бас тийм эрх яагаад олгохдохгүй. Өөрөөр хэлбэл энэ буруу гэж үздсэн байхад нөгөө хууль тогтоогч нь үгүй. Засгийн газар буруу дүгнэлт хийсэн байна. Ийм учраас ингэсэн гэсэн ийм мэтгэлцэн альтернатив юм эрхтгш байдлыг хангасан тийм заалт яагаад байхгүй байна. Ийм нэг асуулт байна. За тэрний дараа бас нэг асуулт байна. Энэ юутай холбоотой? Хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлцүүлж санал авах гээд энэ их чухал заалтууд орсон байна. Өмнөх хууль дээр ч байсан. Гэтэ энэ нөгөө төрийн бус байгууллагууд олон нийт гэдэгт орчихлоо гэж би ойлголоо шүү, тийм ээ? Энийг одоо орж ийн гэж ойлголоо. Эсвэл тусгайлан заах шаардлагагүй мүү гэсэн ийм нэг юм байна. За тэрний дараа засгийн газарт одоо ингэ зарим гишүүд асууж байна л да. Засгийн газар одоо хэд давуу тал олгоцсон. Түрүүний миний хэлдэг чинь бас засгийн газар шууд бус байдлаар ингэ давуу тал. Тэмдэглэл гишүүн 1 минут нэмж өгье. 39-ийн 1-5 дээр энэ их чухал байна л засгийн газрын санал дүгнэлт гэж. Гэтэл хууль тогтоогч засгийн газрын санал дүгнэлт авахгүй байх бас тохиолдлууд байж болно шүү дээ. Жишээлбэл одоо засгийн газраас хараат бус бие даасан хараат бус байдал нь хуулиар тогтоогдсон тэр байгууллагуудын тухай хууль санаа ажиллах төв банкны ч гэдэг юм. Хэрв төсөв мөсөв яригдаагүй бол энэ тохиолдолд ягаад хүний эрхийн комиссийн асуудлыг засгийн газраас асуух юм? Ягаад төв банкнаас асуух ёстой юм? Иймэрхүү энэ өөрөөр хэлбэл засгийн газрын санал дүгнэлт ганцхан нөгөө хууль тогтоох субъектийг хууль тогтоохын батлах үйл явцад хит их оролцуулсан зүйлүүд ингээд ажиглагдаад нэгэнгэснээр шууд бус байдлаар нөгөө хууль тогтоогчдын тэгш байдлыг алдагдуулчихад байгаа юм биш үү гэсэн нэг ийм одоо болгоомжлол гэх юм уу нэг ийм зүйл төрж байна. За баярлалаа. Хууль зүйн сайд хариулъя. Хууль тогтоомжийг боловсруулах төлөвлөгөө бусд нь яах юм бэ гэж. Засгийн газрын хувьд үүрэг нь юм. Засгийн газрын хувьд бол одоо
Улсын хурлын өмнө бид энэ одоо үйл ажиллагаа явуулахын тулд ийм хууль боловсруулна. Энэ ажлаа хэрэгжүүлэхийн тулд энд өөрчлөлт оруулна ийм гэдэг. Энэ бол засгийн газрын хувьд бол ийм төлөвлөгөөгөө боловсруулж батлуулж явах нь засгийн газрын хувьд үүрэг юм байнамаа. За бусад хууль санаачлагчдын хувьд бол хэдийдээ ч ямар ч үед одоо бусад ард иргэдийн ч юм уу хэн нэгний одоо тавьсан саналыг үндэслээ санаачлах бололцоотой. Тэгэхээр тэдний ажлыг одоо төлөвлөх боломжгүй юм аа, шаардлагач байхгүй юм аа. Энийг ойлгож байгаа. За хоёрдугаарт нь бол хууль зүйн асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтгээд ингээд за гишүүдний яах юм бэ гэд үндсэндээ энэ бол хууль хэрэгжүүлдэг талын засгийн газрын талын үйл ажиллагаагаа энд хийгээд байгаа юм. Их хурл талын юмнууд нь болохоор зэрэг тэр дэгийн хуулиар ихэнх нь явах ёстой заалтууд гэсэн юм а бид энд дэгийн хууль зохицуулах шаардлагатай заалтуудаа ялгаж орхиод Тэ. За засгийн газрын хараат ус гэдэг дээр одоо би түрүүн бас энэ Отгон баяр гишүүний асуултанд хариулсандаа яг энэ зүйлийн энэ заалт чинь ингээд зөрчөөд байна шүү гэдэг ингээд одоо заах юм бол тэднийг эргээд харъя гэж. Ер нь хэдийгээр засгийн газар улсын хурлын одоо бодлого чиглэлийг хэрэгжүүлдэг байгуулагч гэлээ гэсэн явуулж байгаа үйл ажиллагаа төрийн өмнө хүлээж байгаа хариуцлагаараа засгийн газар үнэхээр зонхлох байгууллага гэдгийг бол бид нэр хаана ойлгож байгаа. Хариуцлага хүлээж байгаа учраас энэ байгууллага хэрэгжих боломж, хэрэгжих цаг хугацаа за ажлаа төлөвлөхөөс эхлээд хэрэгжүүлэхээс эхлээд зарим болзошгүй одоо хэрэгжиж болзошгүй зүйлийг гаргуулахгүй байхын үүднээс энд санаачлага тавьж хууль зүйн үүднээс ч тэр аль талаасаа одоо асуудал дэвшүүлж тавих одоо үүрэгтэй одоо төрийн институц нь бол засгийн газар юм л да. За яг шууд их хурлын харьяач гэсэн төрийн нэг бүтцүүд л дээ. Тэгэл бүхэлдээ эргээд одоо тэр хуулийн хэрэгжилт бол засгийн газарт огт хамаагүй байна гэж ерөөсөө байдаггүй л дээ. Нийгэм одоо энэ төрийн бүхэл одоо үйл ажиллагаа засгийн газрын одоо үүрэг байдаг учраас л засгийн газраас заавал санал авах ёстой л гэж ингэж үзэж байна.